Өглөөний мэндийг хүргэе үзэгчтэй. Ажлын хөтөлбөрийн 5 гарагийн дугаар та бүхэнд яг одоо хүрэх гэж байна. Тэгэхээр надтай хамт студид Ангана болон Ням манаар ажиллаж байна. Өглөөний мэнд хоёраа. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр юун түрүүнд анхаарах хөдөлгөөнийг эхлүүлэхээс өмнө те яг хөрөнгөний зах зээл дээр юу болсон бэ гэдэг талаар ярихаас өмнө за дэлхийн нийтийг бас монголчуудыг энэ өнөөдөр яг юу анхаарлыг нь татж байгаа вэ гэдэг гурван үйл явдлыг товчхон та бүхэнд хүргэе. За өчигдөр шөнө Узбекистан болон Португалийн тоглолт болсон байгаа. За Узбекистаны шигшээ багийн эсрэг Португал 5-гийн харьцаатайгаар ялалт байгууллаа. За энэхүү тоглолтод алдар төлөвлөгчийн Кристиано Роналдо 2 гоолыг оруулж за 6 дэлхийн аварга дараалан гол оруулсан анхны хөлбөмбөгчин болж түүхэнд үлдэж байна. За харин монголчуудын хувьд өнөөдөр 8 цагаас NBA-ийн драфт эхэлж байгаа. За энэ драфтад Шарав Жамцын инхий од оролцож байгаа. За инхий одын хувьд бол Монголын сагсан бөмбөгч анх удаа NBA-ийн драфтад оролцож байгаа ийм үйл явдал болж тэмдэглэгдэн үлдэж байгаа. За өнөөдөр 1-р тойргийн сонголтууд явагдах бол маргааш 2-р тойргийн сонголтууд бол хийгдэх байна. Зарим хөрөнгө оруулагчдын хувьд лав гарагт үнэхээр сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Ягаад гэвэл Америк нэгдсэн улсын томоохон технологийн компаниудын нэг хувьцааны ханш маш хүчтэй савлж за энэ нь Азийн зах зээл болон Европын хөрөнгөний зах зээл дээр нэлээдгүй хүчтэй савлгаануудыг үзүүлэх юм шалтгаанууд боллоо. Тэгэхээр үүний гол шалтгаан нь химилоны технологи болон чип үйлдвэрлэгчид гэж бол хөрөнгө оруулагчид бол дүгнэж байгаа. Тэгэхээр энэ талаар анхаарах хөдөлгөөний эхний хэсэгт бол дэлгэрэнгүй ярилцъя. Тэгэхээр лав гарагт хөрөнгөний зах зээл дээр нэлээдгүй хүчтэй савлгаа болж өнгөрлөө. За Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлээс эхэлсэн те томоохон чип үйлдвэрлэгч компаниуд өчигдөр бол маш хүчтэй хувьцааны савлгаануудыг бол үзүүллээ. За харин Азийн зах зээл дээр Kospi Index бол 10 орчим хувиар унлаа. За үүнээс гадна SpaceX компани одоо IPO-ийн дараачаар 3 хоногийн туршид нэг хувьцааны ханш унаад за өөрсдийнх нь IPO-ийн ханш буюу одоо $135 хүртэл доошоо унсан ийм одоо үзүүлэлт болж өнгөрлөө. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулагчид яг юун дээр төвлөрч юуг ингэж айгүй анхаарлаа хандуулж байгаа гэдэг талаар ярилцсан. Хид хідэн миний хувьд бол одоо харж байгаа хид хідэн 3 үзүүлэлт. За нэгдүгээр химэл оюуны хөөсрөл үнэхээр хагарч эхэлж байна уу үгүй юу? Энэ нь юунаас холбоотой вэ гэхээр энэ томоохон технологийн компаниуд илүү их хөрөнгө оруулалтуудыг босгож эхэлж байна буюу одоо өөрсөндөө байсан зардлуудыгаас гадна зах зээл дээрээс дахин нэмж бонд босгож байна. За үүний гол жишээ бол SpaceX компани 25 тэрбум долларын бондыг бол босголоо. За үүний одоо нийт хэмжээ цаашаад 100 тэрбум долларт ч бас хүрэх магадлалтай гэж бол зарим нэг их сурвалжууд бол үзэж байна. За харин өөр нэг одоо макро үзүүлэлттэй холбоотой зүйл байгаа нь за Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 9-р сард нэмэх магадлал улам бүр нэмэгдэж байгаа нь за хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулагчдыг эрсдэлгүй бүтээгдэхүүнийг сонгох эрслээс зайлсхийх ийм давалгааг бол үүсгэж байна гэдгийг бол дүгнэж байна те. За үүнээс гадна урт хугацааны өгөөжийн талаар бас хэд хэдэн зүйлсүүд байна. Тэгэхээр SpaceX-ээс эхэлцгээе. SpaceX дээр ер нь яг юу болоод энэ IPO-гийн дараачаар яагаад энэ их хэмжээний бондыг босгох болов? Тэгэхээр SpaceX саяхан хийсэн одоо түүхэн IPO гэж яригадаад байгаа тий 6 сарын 12-нд хийсэн. Тэгэхээр үүнээс бол 2-7 хоног хүрэхгүй хугацааны дараа энэхүү 25 тэрбум долларыг нэмж босгосон байна зах зээлээс. За тэгээ SpaceX яг 6 сарын 12-нд хийсэн яг энэхүү IPO өөрөө нийт 86 тэрбум доллар. За албан ёсны яг дүн нь бол 85.7 тэрбум долларыг бол босгосон. За анх урьдчилан төлөвлөж исэн зорилттой дүн бол 75 тэрбум доллар байсан. Тэгэхээр үнийг бол дагуулan биелүүлсэн. За тэгээд сая нэмж гаргасан одоо босгосон хөрөнгөний тухайд гэвэл уг нь бол 20 тэрбум долларын барьцаагүй бонд гаргахаар төлөвлөж исэн ч хөрөнгө оруулагчдаас бүр 90 тэрбум долларын захиалга ирсэн учраас за бондынхаа хэмжээг их өсгсөн байгаа. Тэгээ ер нь бол ийм их хэмжээний захиалга ирсэн нь бол энэ компанид одоо хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байна гэж одоо үзэж болох ба. За тэгээд энэ хэлцгийг бол Wall Street-ийн шилдэг банкуд болох за Bank of America, Citigroup, Goldman Sachs, JP Morgan, Morgan Stanley нар гарт удирдсан байгаа. За шинэ бондын хувьд гэвэл 2031 оноос 2056 оны хооронд төлөгдөх нөхцөлтэй. За тэгээд 535-аас 665% хүүтэй байхаар болсон байна. За тэгээд ингэснээр бол одоо өмнөх IPO-ийн оролцоотой нийлээд SpaceX-ийн бэлэн мөнгөний одоо нөөц нь 100 тэрбум доллароос давж за Elon Musk дэлхийн одоо яг их найзны одоо
долларын их найдтан гэдэг одоо статусаа улам баталгаажуулсан явдал боллоо. За хэдийгээр одоо тус компани өнөөдрийг хүртэл 41.3 тэрбум долларын хөрөнгөлөгсөн алдагдaltaй. За одоогоор зөвхөн Starlink-ийг ашигтай ажиллаж байгаа ч гэсэн за хөрөнгө оруулагчид тэдний ирээдүйд ер нь бол маш итгэж байна. Тэгээд шинээр босгосон энэ мөнгөөр яах чагаа гэхээр өмнөх өндөр хүүтэй за төр зээлүүдэд хаагаа зогсохгүй. За Starship буужин болон Starlink сүлжээний өргөтгөлтөө бол эдгээр хөрөнгийг бол зарцуулахаар төлөвлөсөн байна. За гэхдээ хамгийн сонирхолтой нь тийм л оюуны салбарт илүү одоо хүчтэй тоглолт хийж Grok загвараа сайжруулахын тулд за кодын хөгжүүлэлтийн кодны хөгжүүлэлт дээр нь бол Cursor стартапыг 60 тэрбум доллараар худалдаж авахар төлөвлөж байгаа бас ийм одоо том мэдээлэл гарсан байна. Тэгээд мэдээж энэ алхам бол Alphabet болон Oracle за араас орж ирж байгаа AI 90 үеийн одоо хамгийн том одоо хэлцлүүдийн нэг болж байна гэдэг бол одоо шинжээчд үзэж байна. За SpaceX бол яг хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулж байгаа хувьцаа бол сүүлийн одоо 2-7 хоногийн туршид бол үргэлжилсээр байна тийм. Гэхдээ гол индексүүд бас нэлээд хүчтэй савлгаатай байлаа буюу за Nasdaq индекс бол 3 орчим хувиар унлаа. За S&P 500 бас нэлээдгүй савлгаатай байх шиг байна. Яг өчигдрийн хаалтын аншиг хамт таарцгаая тийм. Ер нь яг яаж хаагдсан бэ? Тийм. Тэгэхээр хувьцааны зах зээл дээр хамгийн гол одоо үздэг одоо хардаг тий шалгуур үзүүлэлт бол S&P индексийг бол одоо бид нар тодорхойлдог. Тэгэхээр S&P индекс бол одоо өнгөрсөн одоо даваа гарагаас хойшоо ерөнхийдөө уналттай байсан. За энэ томоохон уналтыг та бүхэн харж байгаа бах. За энэ томоохон уналт юунаас холбоотой юм гэхээр саяны бидний ярьдаг SpaceX-ийн бондын асуудлаас бол ерөнхийдөө маш том унаа бол орж ирсэн ба. Тэгэхээр энэ нэгд өдрөөс хойш явж байгаа энэхүү уналтыг бол одоо өчигдөр бүр хүчтэйгээр буюу доошогоо одоо gap үүсгэж ер нь бол унсан ийм нөхцөл бол болж байгаа. Тэгэхээр одоо хөрөнгө оруулагчид түрүүн бас ганагийн тайлбарлаж ирсэн хөрөнгө оруулагчид яг энэ хагас дамжуулагчийн салбарт за тэр дундаа AI одоо яг энэ хиймэл оюун ухаан дээр тулгуурсан энэ хөрөнгө оруулалтаасаа ерөнхийдөө татгалзаж эхэлж байгаа. За яагаад татгалзаж байгаа юм гэхээр эх одоо 7 дугаар сарын 28-аас 29-ний одоо шилжих шөнө бол яг бодлогын хүү бол танилцуулагдана. За энэ дээр бол тодорхой хэмжээний одоо бууралт хийхгүйгээр ерөнхийд нь бол тогтмол барина гэж үзэж байгаа. За ингээд энэс цаашаа бол ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр маш том эрсдэл үүсэх буюу 8-9 дугаар сард бол ерөнхийдөө уналт одоо зөнхөлнө гэдгийг бол одоо шинжээчд маш их онцолж байна. За яагаад тэгэхээр 9 дугаар сард бол энэ хүү бодлогын хүүг бол илүү одоо буцааж дэш нь өргөх энэ одоо систем рүү шилжих ийм нөхцөл байна л да. Тэгэхээр S&P 500 индексийн хувьд бол ийм нөхцөл байдалтай байна. За тэгвэл Nasdaq-ийн хувьд гэх юм бол яг мөн адилхан нөхцөл байдал бүрдсэн. За SpaceX-ийн бондын талаарх мэдээллийн дараа бол хүчтэй унсан боловч зах зээл эргээд бол нөхөлтөө хийсэн боловч одоо 2 дахь өдөр Америкийн цагаар өглөө зах зээл нэхэд бол доошоо хүчтэй унж бол орж ирсэн ийм нөхцөл бол харагдаж байна. За SpaceX-ийг харах юм бол бид нар анх хийсэн IPO-өөс ч доошоо үнийн түвшинд бол орж ирсэн байгааг бол харж болохоор байна. Тэгэхээр нэмж одоо бонд босгож байгаа энэ үзэгдэл нь бол одоо хөрөнгө оруулагчдын илүү итгэлийг одоо алдаж байгаа ийм нөхцөл байна л да. За ер нь бол бас өнгөрсөн 2-7 хоногийн өмнө бид нэвтрүүлэг дээр тайлбарлаж ирсэн богино хугацааны маш том өргөд байгаа. Энэ өрийг бол дахин санхүүжүүлэх шаардлагатай. Тийм учраас энэ өрөө эрсдлийнх нэг хэсэг болно гэж бол тайлбарлаж ирсэн бол яг энэ нөхцөл байдал үүсээд зах зээл дээр бол иймэрхүү уналтууд орсон байгааг бол харж болно. За Kospi индексийг бол харах юм бол маш хүчтэй савлгаанууд орж ирж байна. За бидний мэддгээр Kospi индекс хамгийн дээд нь 9301-д хүрсэн болвол одоогийн байдлаар бол 8300 буюу 1 хоногийн дотор 10 гаруй хувиар хэмжих байгаа нь өөрөө маш том уналт болж байна. За үүнийг дагаад SK Hynix болон Samsung компаниуд бол томоохон одоо өөрсдийнхөө хөрөнгийн үнэлгээнээс алдсан ийм нөхцөл байдалтай. За өчигдрийн хувьд бол SK Hynix болон Samsung компаниуд нэг 10 орчим хувиар бол нэг хувьцааныхын анш унсан байна тий. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын одоо гол анхаарлаа хандуулж байгаа сэдэв бол яахын аргагүй энэ хиймэл оюуны дэд бүтэц гэдэг ажлыг чинь санхүүжүүлэхийн тулд урт хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэ компаниудад байгаа өөрсдийнх нь капиталын зардал ч гэсэн энэ үүнд хангалтгүй юм байна. За Google компани хүртэл бас нэг 100 жилийн хугацаатай бонд босгож байгаа гэдэг мэдээллийн талаар бид ч гэсэн ярьж байсан шүү дээ. Тэгэхээр томоохон технологийн компаниуд зах зээл дээр бонд босгоод эхлэхээр энэ ер нь яг ямар эрсдлийг дагуулах вэ? Ер нь хөрөнгө оруулагчид ер нь яагаад үүнээс ингэж их болгоомжлоод? Тэгэхээр бонд гэдэг нь ерөөсөө үрийн асуудал. Тэгэхээр тухайн компани ирээдүйд олох ашигаа төрүүлээд хүмүүсээс зээлж ийн эргүүлээд хүүтэд төлж байгаа ийм асуудал. Тэгэхээр ирээдүйд олох ашиг бол эрсдэл юм байна. Энэ өөрөө эрсдлийг одоо хамгийн одоо юу гэдэг нь хүн өндөр байх юм бол бүр өндөр гэсэн үг. Тэгэхээр энэ эрсдлийг
одоо байгаа хөрөнгө оруулагч нар хүлээх үү гэдэг л асуудал яригддаг гэсэн үг. Тэгэхээр одоогийн байгаа хөрөнгө оруулагч нар илүү тэр тус компани нь өөрсдийн шинээр бонд гаргах, урт хугацааны бонд гаргах, өндөр хүүтэй бонд гаргах ч гэдэг юм уу те. Эсвэл бол одоо хувьцаагаар солигддог бонд гаргах энэ үеүүдэд бол яг энэ одоо үзэгдэл бол бий болж байгаа зах зээл дээр. Тэгэхээр яг үүнтэй адилханаар бол технологийн компаниудын өндөр үнэлгээнд дээр нэмэх нь дахиад ийм өндөр IPO хийсний дараа бонд босгоно гэдэг бол SpaceX-ийн хувьд бол өрийн зинхэл нь бол одоо өрийн бичлэлтэн дээр өндөр одоо өртөө харагдаж байгаа л да. Тийм учраас ер нь бол цаашдаа нөгөө компани ашигт ажиллагаа гэдэг зүйл чинь өөрөө асар багасж байгаа гэдгийг л харуулж байгаа. Угаасаа SpaceX тайлангууд дээр хасахтай байсан эргээд энийг нь улам одоо нэмэгдүүлэх ийм нөхцөл байдал болж байгаа нь өөрөө хөрөнгө оруулагчдын хувьд бол одоо айдас болж хувирсан. За мэдээж одоо юу гэдэг хамгийн анх гарсан үнэлгээн дээр ирнэ гэдэг бол магадгүй бас боломжийн цэг байх боломжтой. Тэгэхээр урт хугацаанд бол тус компанид бол хөрөнгө оруулагчид ерөөсөө итгэл алдаагүй хэвээр байгаа. Гэхдээ богино хугацааны буюу за 1-5 жилийн ч юм уу те ойролцоогоор хугацааг харахад бол тус компани яг одоо шууд бизнесээсээ нэмэх орлоготой болоод явах нь өөрөө боломжгүй байгаа учраас энэ дээрээс нь одоо хөрөнгө оруулагчид илүү одоо итгэл суларч байгааг харагдаж байна. За мэдээж IPO-н дээр орсон хүмүүс бол ашиг авах буюу фикс хийгээд явж байгаа. Тэгэхээр зах зээл дээр IPO-гоос доошогоо үнэлгээнд орох юм бол тус компани бол мэдээж эргээд урт хугацааны хөрөнгө оруулалтын одоо ийм хэрэгсэл болж өөрнө. Одоогийн байдлаар бол бонд босгоод энэ нөхцөлийг үүсгэсэн учраас яг одоогоор бол бас хүмүүс илүү үнэлэхэд бас жоохон төвөгтэй болж байгаа юм л да. За ийхүү энэ 7 хоногийн эхний өдрүүдэд яг хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулж ирсэн сэдэв бол Ираны дайн, газрын тосны ханш, Орос Украины мөргөлдөөн ерөөсөө биш те. Энэ бол яг энэ химэл оюуны дэд бүтэц зарцуулалттай холбоотой зүйл дээр л маш их анхаарлаа хандуулж байна шүү дээ. Энэ хөөс хэрвээ хагарчвал хөрөнгөний зах зээлийг тэр чигээр нь одоо доош нь татах тийм үйл явдал болох вэ гэдгээс болгоомжлж байна те. За нөгөө талаар одоо энэ макро эдийн засгийн бас дарамт орж ирж байна. Инфляц бол 4.2% байна. За мөн 9-р сард бол бодлогын хүүгээ нэмэх магадлал улам бүр нэмэгцээр байна те. Тэгэхээр Кевин Воршийн хувьд бол одоо ер нь яг энэ инфляцийг хэрхэн яаж богино хугацаанд бууруулах вэ? За мөн одоо бодлогын хүүг хэрхэн яаж тогтвортой бас хөрөнгөний зах зээлд нөлөөлөх үс байдлаар хадгалж авч үлдэх вэ гэдэг л гол шалгуур болчиход байна шүү дээ тийм. Тэгэхээр ер нь энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүд энэ химэл оюуны хөөсийг хаглах гол хүчин зүйл болж чадах бол ер нь яах вэ? Энэ Ираны дайн үргэлжлэл нөхцөлөл улам бүр л хэцүүдэх хэрэг шүү дээ. Тий. Одоогоор яг улс орнууд дээр хамгийн одоо ойрхон тулгарч байгаа асуудал юу юм гэхээр ерөөсөө инфляц шүү дээ. Тэгэхээр яг эрчим хүчний үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэгж бүтээгдэхүүний үнэлгээ нэмэгдэж байгаа. За энэ бол яг жинхэнэ цэвэр инфляц. За өөр нэг бас томоохон нөлөөлдөг хүчин зүйл нь юу юм гэхээр нийлүүлэлтийн сүлжээний инфляц гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр одоогоор бол нийлүүлэлтийн сүлжээ бол эргээд одоо хормозын хоолой магадгүй багаар гараад ингээд нийлүүлэлтийн сүлжээн дээр бол асуудал харьцангуй багасах магадaltaй байгаа. Гэхдээ нөгөө хідэн сарын турш орчихсон байгаа тэр нөгөө үнийн дарамт ч юм арилааг байгаа. За тэгээд түүнээс гадна тухайн улсууд бол өөрсдийнхээ бас нөөцийг эргүүлж одоо худалдаж авах гэдэг асуудал байгаа. Энэ бас эргээд бас маш том зарцуулалт байх болно. Тэгэхээр энэхүү асуудлууд өнгөрсний дараагаар л одоо бид нар юу гэдэг зах зээл эргээд одоо өрсөн ч гэдэг юм арай нэг юм эерэг харахгүй бол одоогийн нөхцөл бол ялчгүй асуудалтай байгаа. Тэгэхээр 9-р сарын дундуур хийх одоо тэрхүү бодлогын хүүг одоо дээш нь өргөх юм бол зах зээл дээр маш том одоо уналт орж ирэх нь бол тодорхой. Тэгэхээр нөгөө ер нь бол хувьцааны зах зээлийг юу гэж хэлдэг гэхээр forward looking буюу төрүүлж хөдөлдөг гэдэг. Тэгэхээр олон жилийн дунджаар харсан ч тэр ер нь бол 20 жилийн дунджаар харахад бол 8 дугаар сар дандаа уналтын сар байсан. 7 дугаар сар өөрөө жилийн улирлын одоо дунд хэсэг буюу 2 дугаар улирлын тайлан гардаг, хагас жилийн тайлан гардаг. Энэ дээр бол компаниуд маш их ашигтай байдаг болохоор 7 дугаар сар хүртэл ерөнхийдөө өсөлттэй яваад 8 дугаар сар дундд орж ирэх боломж маш өндөр байдаг олон жилийн дунджаар. За тэгвэл 9 дугаар сард бодлогын хүүг бууруулна гэж үзэх юм бол энэхүү дарамт бүр л их байх болно. Тийм учраас ер нь бол хүмүүс ашиг авах одоо энэ нөхцөл рүү шилжиж гин удаа гэдэг одоо ийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр магадгүй нэг тодорхой хэмжээний одоо хямрал гэж хэлэх нь юу юм? Тодорхой хэмжээний одоо recession гэдгийг бол монголоор бас тайлбарлах жоохон хэцүү байгаа шүү дээ. Тэр нь бол нэг жоохон хэцүү байдал руу шилжих ийм нөхцөл бол бий болох магадaltaй гэдгийг шинжээчид маш их онцолж байна. За тэгээд холбооны нөөцийн сангийн дарга Кевин Ворш байгаа учраас энэхүү бодлогын хүүг бол өсгөх нь бол бараг л баталгаатай гэдгийг бол маш их одоо ярьж байна гэсэн үг. За өчигдөр маш савлгаатай байсан Kospi индексийн гол хоёр бүтээгдэхүүн болох Samsung болон SK Hynix яг одоогийн байдлаар за Samsung-ийн хувьд бол
9% өссөн байгаа бол SK Hynix бол 4 орчим хувиар өсч бол өнөөдрийн ханш нээгдэж байна. За өчигдрийн маш өндөр савлгаа ер нь бол өнөөдрийн нээлтийн ханшуудыг бол ийм ногооноор нээгдэхэд бол гол хүчин зүйл болсон болов уу гэж бодож байна. За анхаарал хөдөлгөөний эхний хэсэгт бид өчигдөр хөрөнгийн зах зээл дээр болсон томоохон уналт ер нь технологийн компаниудтай хэрхэн яаж холбогдож байгаа вэ гэдэг талаар ярилцлаа. За харин үргэлжлүүлээ та бүхэн өнөөдрийн онцлог зочноо үзүүлээ. За өнөөдөр бид 18 хоног баримтат киноны санаачлагч, ерөнхий найруулагч Пагамтай ярилцсан байгаа. Энэхүү ярилцлагыг бүлээн авч үзсэн үү? Үзэгчдээ бид яг одоо студид сонгогчийн боловсрол олох баримтат кино болох 18 хоног киноны санаачлагч, за ерөнхий найруулагч Пагамтай уулзаж ярилцахаар бэлэн болсон байна. Өглөөний минь төргий. Баярлалаа. Студидтэй урьж оролцуулж байгаа хувьд бол маш их талархалтай байна. Юун түрүүнд бас яг киногоо нээсэнд баяр хүрэх зүйтэй байх. Тань болон танаа баг хамт олонд бас баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ бидэд бас айгүй баяр жаргалтай өдрүүдийг бас өнгөрүүлж байна. Нөгөө 2 жилийн хугацаанд үргэлжлүүлсэн бас нэлээд урт хугацааны сэтгэл санаа бие махбод хөрөнгө санхүүгийн хувьд ч гэсэндээ биднээс бас их хэмжээний одоо хөрөнгө гэдэг юм уу те эсвэл биднээс их хэмжээний тийм бас импорт зарж исэн төсөл учраас бас ард нь гарч чадсандаа бас баяртай байгаа. Тэгэхээр эхний асуулт бол за 2024 оны улсын их хурлын сонгуулийн сурталчилгааны 18 хоног. Тэгэхээр үүнийг яг сонгогчдуудаар ажиглаж баримтжуулах одоо энэ баримтат киноны анхны ер нь үүдэл санаа юу байв? Зорилгоо яаж тодорхойлж вэ? Ер нь яагаад энэ киног хийхээр болсон бэ? Одоогоос ер нь 2 жилийн өмнө анх ер нь хийе гэсэн санаа төрсөн л тоо. Тэгээ бид хэд болохоор ер нь улс төрчдийн улс төрчдийн биш шүү. Улс төрийн боловсрол олгох контентуудыг ер нь бол хийдэг байсан. Тэгээ би өөрөө хаа улс төр судлаач мэрэгчлээ л дээ. Тэгээд тэр үрээндээ ч гэхүү ер нь манай Nor Creative Studio-гийн зүгээс ч гэсэндээ ер нь иргэдэд улс төрийн боловсрол олгох сонгуул гэж юу юм бэ? Тэгээ сонгуулийн тойрог гэж юу юм бэ? Саналаа яаж өгөх юм бэ? Гэх мэтчлээ ингээд олон контентууд хийгээд гэхдээ нэг тийм үр дүн нэг юм хангалттай сайн биш байгаа юм шиг санагдаад байсан байхгүй юу? Ийм цогц мэдээлэл өгч ер нь чадахгүй байгаа гэсэн. Тэгэхээр юун түрүүнд бид нар цогц мэдээлэл өгөхийн тулд те арай илүү том далаацтай ийм одоо бүтээлтэй баримтад ийм бүтээл гаргах хэрэгтэй юм байна гэж бодоод баримтат кино руу орсон нэг шалтгаан бол энэ. Хоёр дахь шалтгаан бол ингээд би аягүй олон түүхтэй. Тэгээд манай дүүнер ч юм уу надаас сонгуул гэж юу юм бэ гэж асангууд би бас нэрээс нэг юм улс төр судлаач мэрэгчлээ хүн байгаад надад ийм дүүнертэй үзүүлж харуулчихар юм ерөөсөө бас байхгүй байгаад байсан. Тийм учраас бас ер нь 18 настай дүү маа надаас ингэж асуувал энэ шүү гэд ингээд үзүүлэх зүйлтэй бай гэж бодоод тэгээд энэ киног бол хийж гэхээр бол санаачилсан байгаа. Тэгээд анх багийнхан дээр очиод ийм юм хиймээр байна гэд тэгээ манай эд ч гэсэндээ айгүй урайлахын хүлээж аваад тэгээ бид нар ер нь 2024 оны 4 сараас эхэлж дөрүүдээ хайх хөрөнгө босгох зэрэг үйл ажиллагаануудыг эхлээд тэгээд продакшны ажил маань бол яг сонгуулийн сурталчилгаа эхлэхдээ зэрэгцээд буюу 6 сарын 10-ны өдөр эхлээд тэгээд зураг авалт маань явсараа байгаад ер нь бол яг сонгуул өгөх өдөр хүртэл яваад дууссан байна. Тэгэхээр энэ баримтат кино дөрөвттэй байгаа тий. За манай Монгол улсын 3 байршлын 4 өөртөр. За тэгээ Японоцоо бас нэг төрлийн албаагч эмэгтэй талаар ингээд нийт 5 дүрийн талаар гарсан. Тэгэхээр энэ дөрүүдийг ер нь сонгон шалгаруулах процесс яаж өрнөсөн? Яаж энэ дөрүүдийг сонгов? Тэгээ энэ дөрүүдийн бас одоо өөр өөрсдийн нэг онцлог гэж байгаа бах. Энэ нь бас яг танаа баримтат киноны одоо гол зорилготой бас яаж огтлолцож ирсэн бэ? Ер нь бол яг манай баримтат киноны нэг зорилго бол энгийн сонгогчдуудээр сонгуул гэж юу вэ гэдгийг харуулах зорилготой. Тэгэхээр тэр сонгогч маань одоо улс төрийн ямар ч жижиг баримжаатай байж болно, ямар ч ойлголттой байж болно. Тэр нь бол бидэрт бас асар чухал байсан. За нэг нь бол ийм, дараачих нь бол улс төрийн за Монгол орны ийм газар зүйн байршлын хувьд өөр газар амьдардаг байх шаардлагатай. За мөн дээрээс нь ингээд ажил мэргэжлийн хувьд өөр, насны хувьд өөр гэх мэтчлэн ийм хэд хэдэн шалгуурууд бидраас тавьсан л та. Тэгээд яг бидэд нөгөө нэг хөрөнгө босгохдоо ийм бид нар нөгөө зураг авааг байгаа юм чинь төсөл олгохдоо за 60 настай хөдөө амьдардаг малчин хүн байна. За Төв аймагт амьдардаг те жижиг дунд бизнес эрхэлдэг ийм 50 орчим насны эмэгтэй хүн байна ч гэдэг юм уу. Ингэж явсараагаад ахлан сонгуул өгж байгаа ийм хүн байна гэд ингээд яг тэрэндээ тохирсон хүмүүсийг ер нь бол хайж эхэлсэн л гэсэн үг л те. Тэгээд зарим нь болохоор одоо юу гэх юм манай Эрдэнэт инфо сайтад ажиллаж байсан Үнэнбат гэдэг залуу кинон дээр гарч байгаа. За тэр залуу бол жишээлбэл миний аягүй сайн найз л та. Гэхдээ сайн найз учраас нь оруулсан явдал ерөөсөө биш. Яагаад вэ гэхэлэр оруулж байгаа вэ гэхэлэр нэгт Эрдэнэтэд амьдарч гэн буюу Орхон аймагт амьдарч гэн. За хоёрт нь бол өөрөө яг сонгуулийн үеэр яг ийм хэвлэл мэдээллийн байгууллагт ажиллаж гэн гэдэг тэр хоёр зүйл нь бол аягүй гол чухал одоо фактор нь болж байгаа гэсэн. За тэгээд дараачих нь болохоор Эрдэнэтэд бид нар нөгөө нэг наймуулахны ажилдаг учраас
бүх газар руу бүх хүмүүсийг явуулна гэж байхгүй. Тэгэхээр бид нар бага ер нь 3 хуваагаад тэгээд 3 өөр тийшээ зураг авалтанд явсан байхгүй юу. Тэгэхээр дараагийн маань дүр магадгүй Эрдэнэттэй ойрхон байхгүй бол бид нар зураг авалтаа хийж амжихгүй байсан учраас Малчиныхаа дүрийг Орхон аймагт байна гэж Орхон аймагтаа хаях жишээний гих мэтчлэн тэгээд зарим мэдээж ингээд урдаас төлөвлөсөн зүйлсүүд бас байгаа. Хоёрдугаарт нь бол санхүү мөнгөндөөж бас тааруулсан юмнууд бий. Тэгээд гуравт нь бол тэдгэр хүмүүсийн бас үзэл бодолтой улс төрийн болоод за нийгмийг харж байгаа тэр өөр өнцгүүд нь бас бидэрт аягүй чухалаас учраас ингэж сонгосон байна. Сонгуулийн сурчлагын 18 хоног гэхлээр яг 18 хоног гэхэр урт чим шиг те нэг сар хагасаас арай илүү хугацаа. Тэнгүүд яг сонгуулийн одоо сурчлагаа өрнж байгаа өдөр болгон өөр байгаа өөр үйл явдлуудтай таарж байгаа тий. Тэгэхээр яг энэ дээр техникийн талаас гэх юм уу одоо 3 баг болж ажилласан гэж штэ. За үүн дээр одоо тэр одоо байршилт байгаа тэр хүнээс ийм үнцэг гаргуулна гэдэг ч юм уу юм нэг найруулагчийн продюсерийн бас нэг ийм ерөнхий нэг том зургаар нь харж байгаа санаа байгаа. Тэгэхээр энэ дээр юу ямар арга барилаар ажилласан яг 3 өөр газар байгаа гэхээр тий банах болохоор ингэсэн хот Төв аймагт байгаагаануудын болохоор би тэгээд манай ахаад амар Эрдэнэ гээ залуу тэгээд ахаад дууны хүн гээд 3 хүн. За тэгээд Эрдэнэтэд болохоор бас 3. Тэгээд Япон руу бол ганцхан хүн явсан байхгүй юу. За гэх мэтчлэн ингээд 3 талд 3 өөр хүмүүс. Тэгэхдээ эндээс гарахтаа яасан бэ гэхээр ерөнхий ингээд нэг асуулгуудыг бэлдсэн гэсэн. Эдгээр асуултуудыг энэ өдөрт асууна тий. Тэгээд ийм 18 хоногийн турш асуултууд байгаа. За эхний үед бол жишээлбэл сонгуул эхлэхийн өмнө ямар хөө бодолтой байна тий. Ер нь энэ одоо болж байгаа процессуудыг ойлгож байна уу үгүй юу гэдэг асуулгууд. За тэгээд тэр нь өдөр өдрөөр ингээд тусдаа. За тэгээд дунд тавьд нь ер нь сонгуулийн одоо процесс яаж мэдрэгдэж байна тий. Өмнөх нь байсан өдрийнхоос нэмэлт мэдээлэлтэй болж үгүй юу те 126-гийн тухай ойлгож байна үгүй юу те скволын томсгосон тойргийн тухай ямар хөө ойлголттой байна гэдэг ч юм уу ингээд за тэгээд дахиад сонгуулийн өмнөх өдөр гээд ер нь бол ийм 4 хэсэгт ийм ижил асуултуудад ер нь манай дөрөвд хариулаад явсан гэсэн үг. За тэгээ мөн дээрээс нь голд болж байгаа чухал процессууд бидрээс үл шалтгаалж байгаа гинтийн гарч ирсэн үйл явцууд төр муу адил бүх дөрүүдтэй бас ижилхэн одоо хариултуудыг одоо асуултуудыг асуусан гэсэн үг. Тэгээ мэдээж өөрөөсөө гонцгөр хариулж байгаа. Тэгээд бидэд болохоор ер нь орой нэг 10 өнгөрөөл зураг дуустдаг гэсэн. Тэгээл 10 гэж орж ирэл рендерээ хуулж тавьчаал. Тэгээл нэг 12 ингээл хуулж ах хоорондоо ер нь нөгөө эдтэйгээ яриад за яаж ямар хөө дүрсүүд авав те юу дутуу байна гэл. Тэгээл ярьсараа байгаад бидэд ер нь ингээл нэг өнгөрөөж унтаал. Тэгээд маргааш өглөө дахиад 8 цагаас босвол ингээл 10 хэдэн өдрийн турш ер нь дандаа тиймэрхүү байдлаар ажилласан. Одоо ингээд төсөөлөлт нэг зураг бууцсан байгаа шүү дээ, паг мөговд. За ерөнхийн кино маань ийм мөнгө аястай, ийм бүтэцтэй байна да гэдэг нэг ингээд бууцсан. Тэнгүүд бодит байдлаар очингууд бүр ингээд мэдээж өөр болох юм тохиолдол байсан баг. Тэр одоо үеүүдэд ер нь ямар байсан яг найруулагчийн хувьд? Жохон ер нь бол юу манайх ч анх бас яг ингээд 5 дөрүүдээ ингээд бас оролцсон маа шүү дээ. Тэгэнгүүт ингээд эхэндээ нэг ингэсэн юм аа. Яг дөрүүдийн өнцгөөс яа ингээд тайлбарлана гэд тэгжээс ах. Тэгэнгүүт ингээд дөрүүдийн өнцгөөс тайлбарлахаар зарим зүйлсүүд нь орхигдоод байгаа юм шиг тийм санагдах үеуд байгаад нэг юм дундаа нэг юм эргэлсэн тэнэгэлсэн үеуд бас байгаад байсан. Гэхдээ яг нөгөө нэг анхны бодож байсан санаа маань амар зөв байсан байж таарад. Тэгээ тэр дундаа нөгөө төөрөлцсөн байсан бүх юмнуудаа за боли эдэр чинь биш байсан байж та анхных нь л угсаа зөв. Бид нар зүгээр л ингийн иргэдийн үдээр л те хүмүүс сонгуул гэж юу вэ гэдгийг харуулах гэсэн болохоос хин нэгэн хүний булхайг дэлгэх гэж ч юм уу те эсвэл одоо нэг амар эрцтэйв гэмтэргийн кино хийх гэдэг юм шиг тийм биш шүү дээ гэдгээ эргээж нэг санаад тэгээд эргээд хамгийн анхан дээр очиод тэгээд эргээгээд нөгөө сонгуул гэдэг ганцхан юм фокуслсан цэг тэгээд тэрийг ингээд тойроод манай ингээд дөрүүд тэрний тухай л ярьж байгаа аахгүй юу. Тэгээд тэр лөө бид нар ингээд эргэж ирсэндээ бол их тийм баяртай байгаа. Тэгээд мэдээж дунд нь ингээд анхныхаасаа ч гэдэг юм уу те ийм өөрчлөгдсөн юм шиг юмнууд бас байгаад байсан. Гэхдээ азаарч гэх юм уу буцаад ямар ч лсэн цэг дээрээ ирээд тэгээ кино маань л гарсан. Киноны яг ерөнхий зорилгоос сонгогчийн боловсрол олох гэж байгаа тий. Тэгэхээр дөрүүд маань бас тухайн 18 хоногийн хугацаанд бас улс төрийн одоо үзэл бодол хандлага нь бас өөрчлөлт гарсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр найруулагчийн хувьд ер нь дөрүүд дээр ямар өөрчлөлт гарсан тэрэн дээр яг одоо юу гэдэг 18 хоногийн дотор хүн ийм хангалттай сайн өөрчлөлтийг бол үзүүлэх нь бол угаасаа боломжгүй зүйл гэж бол миний хувьд бол бодож байна. Гэхдээ илүү тийм манай хэд бол одоо ингээд урж бид хэд нөгөө нээлтийн дараа ингээд уулзаал ярилцсан гот илүү юм нухацтай сонголт хийдэг те. Тэгээ мөн дээрээс нь миний сонгосон хүмүүс гараа одоо тэр чинь нөгөө 2 жилийн дараах процесс учраас миний сонгосон хүмүүс гараагүй л те. Тэгтэл ингээд амьдарч гин гэдэг ч юм уу ингээд өөр өөрсдийнхоороо
тэр одоо процессыг ингээд хүлээж аваад явж байгааг нь бол харахаас сайхан байсан. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд асуухад за кино маань ингээд нээлттэй хийчлээ. Хүмүүс тодорхой хэмжээгээр хүрж ийн. Ер нь үзэгчдийн олон нийтийн одоо сэтгэгдэл шүүмж гэх юм уу. Ер нь эхнээсээ үр дүнгууд гараад эхэлсэн байх. Энэ дээр ер нь хүмүүс яаж хүлээж авч байгаа шүү вэ? Ёстой нөгөө хүлээгээгүй байсан гэх юм үр дүнгууд амар гарсан. Тэгээ яг ингээ кино үзээд ингээ сууж явах хүртэл ингээл хүмүүс тэрийг чинь одоо би ч баг ингээ 2 жил хэдэн цаудаа үзсэн. Тэгсэн чинь ингээл хүмүүс амар бодоогүй байсан юм дээр амар ингээл хүлээж авдаг ч юм уу те санал нийлж байгаагаа илэрхийлдэг, алга ташдаг, орилдог иймэрхүү зүйлсүүдийг хараад вау гэж утсан. Тэгээд нэг талаараа ахаад нэг хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр сонгогчийн боловсрал гэх тэнгүүт яг боловсрал нь хаанаа ч юм уу зарим хүмүүс тэгжэж магадгүй. Гэхдээ бид нар боловсрал гэдэг зүйлийг магадгүй заавал сайн сайхан талыг хэлэх эсвэл хэн нэгэн хүнээр тайлбарлуулах гэж бас ойлгож болохгүй хаа гэж бодож байгаа. Тэгэхээр магадгүй зүгээр байгаа зүйлсийг ил гаргаж тавьснараа эннээс өөрийг хийхдээ магадгүй үзэж байгаа хүмүүст өөр ийм тэрийг ингээд өөрийнхөө хувьд ингээд процесс болох үйл явцын хувьд тэрийг ингээд ойлгоод тэгээд цаашаа ингээд өөрчлөгдөх магадгүй дараагийн сонголтонд илүү эрх чөлөөтэйгээр ч юм уу сонголтуудаа анхаарах ч гэдэг юм уу те эсвэл урд процессуудыг ахаад нэг удаа эргэж харах гэдэг юм иймэрхүү эрх чөлөөг бас магадгүй манай баримтат кино өгөөсэй гэж одоо хувь найруулагч байгаа зүгээс бол үзэж байгаа. Тийм тэгээсээ. Тэгэхээр урилга хүлээн авч ирж ярилцсанд маш их баярлалаа. Цаашдынх нь ажил амьдрал бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд Тэнгэр телевизийн бас манад 2 ч дүрснээс орсон байгаа. Нөгөө манай дөрүүд Тэнгэр телевизийн мэтгэлцээнийг айгүй хүзээд байсан. Тэгээд дөрүүдийн маань хувьд бас Тэнгэр телевизээр гарч ирсэн тэр мэтгэлцээ шин жишг тэгээд бас өөрсдийнх нь мэдээлэл олж авах бас гоё сууг байсан гэдгийг бол хэд хэдэн удаа хэлсэн. Тийм учраас бас Тэнгэр телевизийн хамт олонд бас сонгогчдын боловсрол зориулаад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа явдал бас талархал илэрхийлж байна. Баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй 18 хоног сонгогчийн боловсрол болох баримтат киноны санаачлагч, ерөнхий найруулагч Багмаатай бид ярилцлаа. Үзэгчтэй ажлын төлбөр макро эдийн засгийн сэдвээр үргэлжлэх гэж байна. Тэгэхээр бидний хамгийн ихний онцлог сэдэв бол их Британтай холбоотой байгаа. За тодорхойлбол ерөнхий сайд за хөтөлбөрийн намын дарга Кир Стармер даваа гарагт албан тушаалсаа огцорсон талаар мэдээлэл гарсан. За ингэснээр бол их Британи сүүлийн 10 жил 7 дахь ерөнхий сайдаа сонгох болж байна. Тэгэхээр ер нь яг ямар үйл явдал болов үүнтэй холбоотойгоор бас хөрөнгөний зах зээлд ямар хөдөлгөөнүүд гарсан бэ? За их Британи буюу одоо Лондонгийн цагаар тий ерөнхий сайдаас одоо Кир Стармер яг тэгтээ одоо ажлаа хүлээлгэж өгөөг байгаа. Кир Стармер бол мэдээлэл хийхээ бол зарлчихсан байсан. За энэхүү мэдээллийг бол одоо олон улсын шинжээчид бол за ерөнхийдөө Кир Стармер бол ажлаа хүлээлгээ өгнө. За энэ нь бол дотоод улс төрийн шахалттай холбоотой. За мөн ирэх сонгуульд бол Кир Стармерыг хөдөлмөрийн нам бол одоо Кир Стармерээр удирдуулж орохгүй өөр шинэ удирдагч хайж байгаа гэдэг ийм мэдээллүүд бол цацагдчихсан. Тэгэхээр яг энэ хүлээлтийн дагуу Кир Стармер бол намын одоо удирдах албан тушаал болон за ерөнхий сайдын албан тушаал бол хүлээлгээ өгч байгаа гэдэг бол аль биесээр зарласан байна. Тэгэхээр энэ үйл явдал сүүлийн 10 жил гэдэг чинь шүү дээ. Сүүлийн 10 жил гэдэг нь за Brexit буюу их Британи улс Европын холбооноос салан тус гарсны дараачаар 7 дахь ерөнхий сайдыг солих байгаа ийм үйлдэл болж байна. Тэгэхээр буюу ер нь бол улс төрийн хувьд маш тогтворгүй ийм одоо улс болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь бас хөрөнгө оруулагчид болон одоо эдийн засгийн шинжээчдэг бол нэлээдгүй санаа зовоосон асуудал болж байгаа. Яагаад вэ гэхээр бас сүүлийн саруудад эдийн засгийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй бас муу үзүүлэлттэй гарч байгаа их Британий хувьд. Тэгэхээр энэ нь бас дотоод улс төрийн энэ тогтворгүй байдалтай холбогдох үе энэ нь улмаар бас энэ эдийн засгийг бас түлхэж унгаах юм асуудлууд болох үе гэдэг ийм болгоомжлууд бол яхаа аргагүй үүсэж байна. Тэгэхээр PMI танилцуулагдсан байгаа. Тэгээ энэ 7 хоногт их Британи тэгэхээр PMI индекс одоо нэг 46 орчим байх шиг байна тий 49.4 байсан байна. За өмнөх сард бол 49.7 нэгж байсан байна. За энэ PMI индекс бол 50-аас доошоо ороод ирнэ гэдэг нь эдийн засаг дээр ер нь бол агшилт үүсэж байна гэдгийг бол хэлдэг эдийн засагч хөрөнгө оруулагчид. Тэгэхээр энэ ер нь хэр санаа зовох асуудал их Британи. Тэгэхээр Матгагийн асуултанд бас төрүүлээд хариулж байна. FTSE 100 индекс яг энэ Кир Стармерийн хувьд одоо энэ хүн мэдээлэл гарснаас хойшоо бол 1.6% бол унж байгаа ийм үзүүлэлттэй байна. За сүүлийн энэ 7 хоног гэснээс хойшоо гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь бол яг зүгээр энэ тохиолдол нэг тийм одоо юу гэдэг хөрөнгөний зах зээл дээр айгүй том ийм өөрчлөлтүүд энэ төр авчрах гэхээс илүүтэйгээр
одоо суур одоо үзүүлэлтүүд бол зах зээл дээр илүү нөлөөлж байна. За PMI индексийг бол ерөнхийд нь сервис буюу одоо үйлчилгээний за manufacturing буюу үйлдвэрийн гэж хоёр ангилаад байгаа. Тэгэхээр энэ хоёр бол одоо дундчилсан тоогоор бол саяны ганагийн хэлдэг статистикаар бол ер нь сүүлийн хоёр одоо үзүүлэлтэн дээр бол унж байгаа ийм үзүүлэлттэй байгаа. За хоёр үзүүлэлт дараалж унж байгааг эдийн засгт юу гэж үздэг юм гэхээр ерөнхийдөө буурж байгаа гэж үздэг. Тэгэхээр 49 гэдэг бол 50-аас ерөнхийдөө доошоо орж ийн гэдэг бол өмнөх үйлдвэрлэлээсээ бага үйлдвэрлэлийг хийж байгаа буюу илүү бага одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ийн илүү бага одоо үйлчлэгээ үзүүлж байна л гэдгийг харуулад байгаа л да. Тэгэхээр энийг одоо юу гэдэг нэг тухайн улсын одоо индексийг бол яг тэр хамгийн томоохон гэж хэлж байгаа тэр 400 аж ахуйн нэгжүүд 400 үйлдвэрлэгчээс одоо дундчилж гаргадаг тоо байхгүй. Тэгэхээр ирээдүйд тэр одоо үйлдвэрүүдийн менежерүүд нь илүү бага татан авалт хийж байгаа буюу бараа бүтээгдэхүүнээ багаар үйлдвэрлэх болж байгаа гэдгийг харуулдаг байгаа. Тэгэхээр илүү одоо эдийн засгтаа итгэхгүй байгаа гэдгийг л одоо илрэл. За үйлдвэрлэгчид бол мэдээж эдийн засгийг төрүүлээд тооцоолоод за ирэх одоо удирдлагын борлуулалт бол тэд орчин байх ёстой гэдэг өөрсдөө тооцоололтуудыг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр түүн дээрээ тулгуурсан татан авалтаа л хийдэг гэсэн үг. Тэгэхээр PMI индексүүд бол одоо ийм одоо буурж байгаа гэдэг нь бол эдийн засгийг бол цаашдаа удаашрах одоо тэр хандлагыг бол харуулна. За мэдээж одоо юу гэдэг маш том өсөлтийн үед ч юм уу эсвэл мөнгөний зөөлөн бодлогын үед энэ төр бол бүр 60 энэ төр хүрэх тохиолдлууд байдаг. За дандаа өсөлтөн дээр одоо явж байгаа үе буюу энгийн үе гэж тодорхойлъё л да тий. Энгийн үед бол нэг 52-аас 54-ийн хооронд хэд бицчихэд бол энэ удаад бол ингэж доошоо орж ирсэн байгаа нь бол Английн хувьд бас одоо цаашдаа жоох асуудал бий болох одоо боломжийг одоо харуулж байна гэсэн. За өнгөрсөн 7 хоног тэрний өмнөх 7 хоногт гарсан тоон дата мэдээллүүдээс танилцуулахад инфляцийн түвшин бол 2.8% байсан. За уучлаарай ойрхон орнуудын одоо энэ хөдөнтэй холбоотойгоор 2.8%-ийг өснө гэж хүлээжсэн боловч харцангуй бас яг дахин 2.8% та гарсан учраас Төв банк нь бодлогынхаа хүүг өсгөх шийдвэрээ түр азансан байна. Тэгэхээр өсөх нь бол одоо цаг хугацааны асуудал болж байгаа. Ялангуяа Европод одоо яг энэ бодлогын хүүг бол нэмэгдүүлэх одоо магадлал илүү өндөр байгаа гэсэн үг. Америкаас илүү өндөр байгаа. Тэгэхээр яг энэ нөхцлөөс харахад бол Английн хувьд бол яг эдийн засгийн хувьд бол илүү суларч байгаа, удаашрж байгаа ийм нөхцөлийг харж байна. За улс төрийн хувьд харин одоо шинэ ерөнхий сайдыг бол 7 дугаар сарын 9-өөс 16-ны хооронд бол 7 хоногийн туршид бол тодруулна гэдэг ийм одоогийн байдлаарх мэдээлэл байна. За Энди Бюрнийн буюу одоо Манчестер хотын дараагаар ажиллаж байсан энэ эрхэм бол Их Британий дараагийн ерөнхий сайдаар бол томилогдох магадлал тун өндөр байгаа гэдгийг бол хэлж байгаа юм байна. Тэгэхээр ийхүү Их Британтай холбоотой асуудлууд бол улам бүр үргэлжилж байгаа. За энэ нь буцаагаад бас Европын эдийн засагт бас хэрхэн яаж нөлөөлөх бол за мөн одоо Их Британтай худалдаа арилжаа эрхэлдэг томоохон улс орнуудын эдийн засагт бас яаж нөлөөлөх болоо гэдэг ийм асуудлуудыг бол яалтч үзэхэн гаргаж ирж байна л та. Тэгэхээр дараагийн бас сонирхож байгаа асуулт бол мэдээж алт мөнгөтэй холбоотой байгаа тий. Bank of America-гийн зүгээс алтны одоо унц тутмын үнийн $6,000 хүрнэ гэж уг нь таамаглаж исэн. Гэхдээ энэ таамаглаад үтэлсэн маа. Тэгэхээр ер нь алт мөнгөний зах зээл дээр юу болж байна? Тий. Одоо яг энэ Америкийн зах зээл ерөнхийдөө энэ нэгтгэхээс одоо унж эхэлсэнтэй холбоотойгоор бас ер нь хөрөнгө оруулалтын энэ сонирхол арсаар буурж байгаа гэдэг нь ер нь харагдаж байна л да. Яг өнгөрсөн одоо хуваар нь харах юм бол өнгөрсөн арилжааны өдрийн хуваар нь харах юм бол алт бол нэг ойролцоогоор 1.3 орчим хуваар унсан. За 4.1 орчим дээр бол арилжаалагдж байна. За түүнийг дагсан мөнгө бүр хүчтэй унсан буюу 5 орчим хуваар унсан байна. Тэгэхээр 61 орчим доллар дээр арилжаалагдж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бид нар юуг харж болох юм гэхээр алт мөнгөний хоорондох ratio гэдэг бас асуудал яригддаг. Алт нэг одоо алтанд хичнээн одоо мөнгө багтаж байгаа юм бэ гэдэг тийм. Тэгэхээр энэ бол бүр цаг түүхэн цаг хугацаанд бол ерөнхийдөө нэг 80-аас 100 гэж тайлбарлаж байгаа. 80 ширхэг алтаар л нэг ширхэг алт худалдаж авдаг байсан гэдэг энэ тоо бол сүүлийн үед нөгөө мөнгөний өсөлтийн мөнгөөр нэг ширхэг алт. Тий. Мөнгөний өсөлтийн үед бол энэ бол бүр 30 хүртэл орж ирсэн. Тэгэд энэ бол маш хүчтэй өсөж исэн, илүү одоо хурдтайгаар явж байгаа гэдгийг харуулсан. За энэ хүсэлт эргээд буусан гэдэг нь бол 60 руу орж ирсэн байгаа. Одоогийн байдлаар бол 63 ratio дээр байна. Тэгэхээр энэ дээрээс бид нар харахаар юу гэж дүгнэх юм гэхээр мөнгө илүү хурдуунна л гэсэн санааг хэлж байгаа. За тэгэхээр яагаад ийм нөхцөл байдал үүсвэ гэхээр одоо ер нь бол яг энэ судалгааны байгууллагууд өөрсдийнхөө юуг тодорхойлж илэн л да бид нар урд нь бас өөрсдийн хийсэн байсан энэ
судалгаа бол худлаа байжээ. Энийгээ цуцлалаач гэдэг юм уу. За тэгвэл Deutsche Bank за энэ хүн уналт бол цаашаа үргэлжлэх 3800 орох юм а гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ бодлогын хүү цаашдаа нэмэгдэх гээд байгаа эрсдлийг л харуулж байгаа. Ерөөсөө хөрөнгө оруулалтын одоо шийдвэр гаргахад бол илүү одоо хүмүүс хөрөнгө оруулахаас илүү магадгүй илүү сейф юм руу буюу зам бүр болохоо байлаа гэхэд банкны хадгаламжтэй. За эсвэл одоо бондууд ч гэдэг юм уу. Ийм бүтээгдэхүүнүүд рүү одоо шилжих болох гээд байгааг л ер нь харуулад байгаа ийм үзүүлэлттэй. За 2-3 сарын өмнө за магадгүй дайны өмнө гэж ярих юм бол энэ нөхцөл бүр яг эсрэгээрээ байсан. Хүмүүс илүү их одоо алтыг худалдаж авч цаашдаа бүр одоо юу гэдэг өндөр өсөлтийг нь бол хүлээжсэн бол за ялангуяа хятадаас бол тэр хийжсэн мэдээллүүдээс нь харахад бол Төв банк нь өөрсдийнхөө нөөцийг нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу те. Тэр бол 2 дахин 3 дахин нэмэгдүүлэх асуудлыг ярьж ирсэн учраас алтны энэ одоо хүмүүсийн худалдаж авах сонирхол маш их өндөр байсан. За тэгэхэд өнөөдөр бол эргээд одоо унж орж ирж байгаа нь бол энэ хүн мөнгөний урсгал хаашаа орох вэ гэдэг л одоо гол асуудал яригдж байна. Тэгэхээр ер нь бол ийм нөхцөлд хаашаа орох юм гэхээр миний хувьд бол зүгээр энэ хүү одоо бондуудын зах зээлүүд илүү их сонирхолтой болох болов. Ялангуяа Америкаас өөр улсуудын бондууд бас ялангуяа Азийн, Японы бондууд маш их сонирхолтой болж эхлэх байх гэдэг ийм л таамагтай байна л да. За алтны аншийн хувьд яг одоогийн байдлаар бол сүүлийн 1 сарын хугацаанд 9.1% бол унаад байгаа. За бүх цаг үеийн дээд ханш буюу $5,500 бол эвдсэн байгаа. За үүнээс нэг 1400 орчим нэгжээр бол одоо доор арилжаалагдаж байна гэж хэлэхэд болно. Тэгэхээр Нё бас түрүүнд дурдж байна хөрөнгө оруулагчдын ер нь арилжаа хийх сонирхол бас улам бүр буурж байна. За энэ эдийн засаг дээр инфляцийн дарамт бас орж ирж байгаа нь бол нэлээдгүй хүчтэй нөлөөг бол үзүүлж байгаа. Тэгэхээр бондын зах зээл нэлээдгүй яг энэ нөхцөлд бол гол бүтээгдэхүүнүүдийн нэг болж ирэх нь бол ойлгомжтой тий. Логик дараалалаараа. Тэгэхээр бондын зах зээл дээр нь ямар хөдөлгөөн ажиглагдж байна? Нэгжүүд бол ерөнхийдөө уналттай байлаа шүү дээ лав гарагт тий. Тий. Бондын үнэлгээ унана гэдэг нь өөрөө уучлаарай өгөөж шүү за үнэлгээ биш. Бондын өгөөж одоо унана гэдэг нь юу илэрхийлж байгаа юм гэхээр бонд зарагдж байгаа гэдгийг л харуулж байгаа. Бондын зах зээл рүү хүмүүс илүү худалдаа авалтыг хийж байгаа гэдгийг бол харуулж байна. За 10 жилийн хугацаатай бондын хувьд бол 1 суурь нэгжээр буюу за 4.449% руу буусан ч гэдэг юм уу те. За бүр урт хугацаатай 30 жилийнхийг харах юм бол бас буусан харагдаж байна. За хамгийн том бууж байгаа нь бол 2 жилийн хугацаатай бондын өгөөж 4.1% руу орчихлоо бүр. Энэ урд нь бол одоо 4.3 дээр энэ төр явдаг байсан. Тэгэхээр энэхүү өгөөж буураад байгааг бол хүмүүс 2 жилийн хугацаанд 4.1% одоо хүү аваад би бонд худалдаж авъя гэдгийг хүлээн зөвшөөрж ийн л гэсэн үг. Нэг юм сонирхолтой асуулт байна. Яг нэг 2-3 сарын өмнө ярьж ирсэн баг. Ер нь бол бондын өгөөж буураад ирэхээр за ялангуяа одоо тухайн засгийн газар буюу Америк нэгдсэн улсын засгийн газар дахин санхүүжилт хийх боломжууд бүрдэж эхэлнэ. Тэгэхээр энэ дээр ер нь Америк нэгдсэн улсын засгийн газар дахин одоо бусад өндөр өгөөжтэй өндөр хүүтэй бондуудаа дахин санхүүжүүлэх юм боломж бий болох уу ер нь? Ерөөсөө яг тэр шинээр бонд гаргана. Хүү багасах тусам шинээр бонд гаргаж тэрийг өмнөх одоо бондыг бол шинээр гаргасан бондороо санхүүжүүлэх refinance гэдэг энийг бүр яг угаасаа хэллэгтэй тийм. Тэгэхээр энэ нөхцөл рүү л явна. Тийм учраас энэ өөрөө юуг харуулж байгаа юм гэхээр улс өөрөө өөрийнхөө нөгөө эдийн засгийг тэлэх боломжийг бий болгож байгаа. За энийг бол зарим хүмүүс одоо нэг талаар нь одоо юу гэж ярьдаг гэхээр мөнгө хэвлэнэ гэж яриад байдаг шүү дээ тийм. Яг мөнгийг бол ингээд принтер тавьж байгаа хэвлдэг гэдэг ойлголт байхгүй гэдгийг аюул сайн ойлгох хэрэгтэй. За энэ лүү бондоор ингэж одоо мөнгийг гаргаж байгаа. За энэхүү бондыг нь мэдээж засгийн газар нь гаргаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр гаргасан бондыг нь хэн худалдаж авдаг? Тэгэхээр худалдаа авагч талууд нь бол за мэдээж гадаад улс орнууд авна. За ингээд тавьсан байгаа өрийг нь эргүүлээд Төв банк нь өөр дээрээ худалдаад авчдаг. За ингээд Төв банк өөр дээрээ баланс шийт гэдэг бичлэлээр маш их өртөө болж харагдаад идэг нь бол ерөнхийдөө энэ загвар гэж ойлгож байна. За энийг л одоо мөнгө хэвлэх гэж хэлээд байгаа. За түүнээс ч одоо принтер тавиад хэвлэх юм бол шууд мөнгөний одоо нийлүүлэлт чинь бий болоод тэгээд нөгөө инфляц гэдэг зүйл чинь асар их хүчтэй нэмэгддэг учраас тэгж хийдэггүй гэж ойлгож байна. Тэгэхээр ийм шат дамжлагаар явдаг. За ингэж шат дамжлагаар явсны үр дүнд бол инфляц яг нэмэгдэнэ. Гэхдээ харьцангуй их одоо багаар удаанаар нэмэгдэх энэ боломж байдаг. Шууд мөнгөө хевлээд тараацсан улсуудын жишээнүүд байдаг те. Венесуэл ч гэдэг юм, Африкийн орнууд ч гэдэг юм те. За зарим тохиолдолд манад кейс үтчихсэн байх магадaltaй. Тэгэхээр ер нь бол ингэж хийж байгаа. Бондын зах зээлээр дамжиж эдийн засгийг тэлэх тэрхүү мөнгө урсгалыг бол нэмэгдүүлдэг ийм одоо нөхцөлтэй байдаг шүү гэж одоо бас хэлхэн зүйтэй байх тий. Тэгэхээр бас биткойны талаар ерөнхийдөө төсөл асуугын зүйтэй байх. Сүүлийн үед ер нь 62-аас 64 мянган хооронд
долларын хооронд хэлбэлдэж байгаа. Тэгэхээр бүх цагийн үеийн дээд ханшнаас бол 50 орчим хувиар унтсан байгаа. Тэгэхээр ер нь цаашаа бас яах төлөвтэй байна. Үүн дээр бас яаж анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? Биткойныг сонирхолтой байна тийм. Биткойн одоо бүх цаг үеийн одоо $126,000 бол бүр одоо 2 дахин бараг доор үн дээр бол нэлээдгүй удлаа тийм. Бараг 2-3 хоног болж байгаа шүү. За сүүлийн 52 7 хоногийн дундаж үнийг яг энд харагдаж байна л да. $59,000 байсан байна. За он гарсаар 29%-аар унсан байна. За сүүлийн 3 сард бол 11%. За өмнөх оны мөнгө үетэй харьцуулбал 38%-аар. Ер нь бол крипто зах зээл унсаар байна тий. Яг одоо крипто зах зээлийн нийт одоо мөнгөн дүн буюу total нэгийн харьцаа бол одоо SpaceX-ийн үнэлгээнээс ч гэсэн бага болчихсон байна тий. Тэгэхээр энэ зах зээл ер нь яг юу болчих вэ? Ингээд унаад ах уу эсвэл дахиад нэг сэргэлт бас бидийг хүлээж байна. За ямар ч гэсэн нөгөө бид нар өмнөх нэвтрүүлэг дээр бас нэг 59,000 гэдэг цэгийг нэг тодорхойлоод за тэргээд 59,000 дээр нэг эргээд нэг 65,000 руу яваад одоо тэгээд эргээ буугаад нэг 62,000 руу орж иж байгаа юм нөхцөл харагдаж байна л да. Тэгэхээр хэрвээ 59,000 гэдэг түвшнийг ерөнхийдөө алдах юм бол bear market эхлэнэ гэж бол одоо томоохон мэдээллийн хэрэгслүүдээр бас тодорхойлоод байгаа. Тэр нь үнэн. Яагаад тэгэхээр өмнөх хамгийн дээд цэг тэр хоёрын хооронд орсон зайгаар ерөнхийдөө одоо юуг нь авч үздэг, хуваар авч үздэг. Тэгэхээр тэр хувь нь бол 61.8 цэгээс доошоо орж байгаа буюу ерөнхийдөө өндөр өсөлтийн тренд бол эргэж байгаа гэдгийг бол харуулдаг ийм үзэгдэл. Тэгэхээр одоо бол зөвхөн яг дэмжинжин гэсэн үг тийм. Тэгэхээр үүн дээр бас нэг жоохон сонирхолтой мэдээллийг өгөхөд биткойны хувьд одоо нэг биткойныг майн хийх буюу одоо тэр reward системээр шагналд одоо нөгөө компьютеруудад өгөхөд хэдий их хэмжээний зардал гарч байгаа вэ гэдэг асуудал маш чухал болж эхэлсэн. За ер нь бол хямдхан захиргаантай газрын хувьд бол одоогийн байдлаар хамгийн хямдтал нэг биткойныг майн хийх одоо зарцуулалт бол $40,000. За ингээд нөгөө дундаж гэх юм бол энэ $60,000 байна. Зарим улс орнуудын хувьд өндөр өртөгтэй ч гэсэндээ биткойныг майн хийж байна те. Одоо нэг биткойныг майн хийх буюу цуглуулах тэр зардал өөрөө $80,000 газар байгаа хэрнээсээ л тэрийг өнөөдөр $62,000 байхад майн хийсээр байгаа байхгүй. За тэгэхээр энэ юуг харуулад байгаа юм гэхээр өнөөдөр майн хийсэн буюу гаргаж авсан биткойноо би заавал өнөөдөр зарах албагүй гэдэг. Тийм учраас одоо яг энэ майнинг компаниуд, майнерууд бол энэ дээр эрсдэл гаргаж бол одоо майн хийсээр байдаг гэж ойлгож болно. Тэгэхээр ийм өндөр цэглэгааны зардалтай байгаа үед бол одоо шууд аваад зарахад бол ашигтай бол мэдээж байхгүй. Гэхдээ энийг урт хугацаанд өснө гэж үзэж байгаа учраас одоо майн хийх нь зөв юм а гэдэг ийм л одоо нөхцөл явж байна л да. Тэгэхээр JP Morgan-ы хэлж байгаагаар бол нэг биткойн майн хийхэд бол $77,000 зардал гарч ийна ч гэдэг юм. Эсвэл бол public miners-ийн хэлж байгаагаар $80,000 ч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь бол нэгийг үйлдвэрлэхээсээ илүү их одоо хямдхан явж байгаа гэдэг ийм л нөхцөл харагдаж байна. За үргэлжлүүлээд макро эдийн засгийн хэсэгт бид энэ мэдээллүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд үргэлжлэе. За үргэлжлүүлээд өнөөдөр гарсан хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хөтөлбөрийн эхний төгсөл хэсэгт бол тавьж хүргэе. За Meta компани өчигдөр шөнө албан ёсоор өөрсдийнхөө ухаалаг шилжлийн дараагийн хувилбарыг бол танилцууллаа. За энэ шилний хувьд залуу хэрэглэгчдэд илүү чиглэсэн тийм бүтээгдэхүүн боллоо гэдэг бол технологийн орхотууд бол дүгнэж байна. Тэгэхээр яг ямар шил танилцуулагдсан бэ? Тэгэхээр хэд хэдэн шил танилцуулагдсан байгаа. Тэгээд миний хувьд бол хэрэглэгчийн зүгээс яг ийм ухаалаг шилийн илүү загварлаг болж байгаад их таатай сэтгэл төрж байна. Тэгэхээр за Марк Цукерберг хэрэглэгчтэйг татах ердөө $299 үнэтэй. Тэгээд илүү хямд ухаалаг ийм шин шилийг гаргасан байгаа. Энэ бол яг өмнөх Ray-Ban загвараас бол $80 хямдхан гэсэн үг. За тэгээд Ray-Ban-ы толгой компани хамтран бүтээсэн чинь энэ удаад бас яг брендинг одоо логог нь ашиглаагүй гэсэн нэг юм бас нэг онцлог байна. За тэгээд энэ шил нь одоо ямар нэгэн дэлгэцгүй ш та дотроо камер, спикертэй за хамгийн гол нь Meta-гийн хиймэл оюунтай бол шууд холбогдож ажиллах юм давуу талтай. Тэгэхээр зүүж байгаа үедээ бол орчныхоо одоо эргэн тойронд байгаа зүйлсээ шууд орчуулах, за харж байгаа зүйлээ тайлбарлуулах, зураг дүрс бичлэгийг бас бүрэн хийх юм боломжтой гэсэн үг. За тэгээд одоогоор энэ зах зээл мэдээж бас одоо төдийлөн одоо олонхаа л гэдэггүй ингээд ер нь харьцангуй жижиг байгаа шүү дээ. Тэгэхээр Meta болон одоо тэдний түнш компаниудын хувьд бол одоо дэлхийн ухаалаг шилний 80% бол тангаараа яг одоо хинж байгаа. Тэгээд 2021 оноос хойш бол мэдээж сая хувь одоо ийм ухаалаг шилийг борлуулад байгаа. За үүний зэрэгцээ бас нэг сонирхолтой мэдээ гарсан нь юу гэхээр Kylie Jenner-тэй хамтарсан ийм тусгай хувилбарыг гаргасан байгаа. За Kylie Jenner бол ер нь Kardashian-ы гэр бүл бол pop culture-ийн хамгийн одоо том дөрүүдийн нэг. Тэгэхээр
Одоо энэ шилний загварыг бол Кайлигийн одоо өөрийнх нь байнга зүүдэг. Ер нь Кайлигийн алдартай болгосон нэг шилний хэлбэр байдаг нь 100 мөртлөө арай нарийн хэлбэртэй юм нарны шилний хэлбэр байдаг. Сүүлийн үед додолж байгаа тийм. Ер нь сүүлийн үе гэлтгүй. За сүүлийн үе гэж хэлж болно. Гэхдээ ер нь ингээд одоо олон улсад ер нь дэлхийд дахнаа ер нь ийм одоо шилний одоо загварыг гаргаж таниулахад бол маш том үүрэг гүйцэтгэсэн ийм одоо хэлбэртэйгээр бүтээгдсэн байгаа. Тэгэхээр бас нэг онцлог нь болохоор энэ шийдлийг худалдаж авсан хэрэглэгчид хиймэл оюуны туслахынхаа одоо дуу хоолойг Кайлигийн хоолоогоор сонсч бэн гэж өөрчилж болох бас ийм сонирхолтой юу гарсан байна. Тэгэхээр энэ бол би одоо борлуулалт бол харьцан өндөр байх болов гэсэн хүлээлттэй байна. Бас дараагийн дугаараар бас хүний борлуулалтын талаар ярих байхаа гэж найдаж байна. За тэгээд өвөрмөс деталь нь юу вэ гэхээр шилний баруун дээд талын лизний нэг буланд нь буюу одоо камерны хажууд жижиг шигтгээ суулгаж өгсөн. За энэ нь болохоор Кайлиг дагдаг папарацуудын зургийн аппарат одоо зургийн аппарат ингээд зургийнхаар гялддаг шүү дээ. Яг тэрийг бэлэгдсэн. Тэгээд нөгөөтэйгөр бас Кайлигийн одоо ийм гоо зүүн одоо хэв маягийг илтгэсэн ийм жижиг нэг деталь хэсэг болсон байна. За надад таалагдж байгаа бас нэг зүйл нь нүдний шил эмэгтэйчүүдийн хувьд нүдний шил зүүхээр ингээд шилний яг одоо энэ нуухан дээр нь бодог болоод байдаг байхгүй. Тэгэхээр үүнийг одоо энэ бодог болж байгаа юг процессыг бууруулад буюу одоо энэ хэсгийг яг материалаар хийсэн учраас харьцангуй бага бодог болоо тэгээ арилгахад маш хялбар болгосон ийм бас шийдэл орж ирсэн байна. Тэгээ энэ бол $399 үнэтэйгээр буюу одоо яг нөгөө одоо энгийн гаргасан загвараас $100 одоо илүү үнэтэйгээр зах зээлд гарч ирж зарагдж байгаа маань. Тэгээд эргээд одоо ярианд ороход Zuckerberg өмнө нь VR төхөөрөмжүүд асар их хөрөнгө оруулсан ч гэсэн за зөвхөн одоо геймүүдийн хүрээнд үлдээд бол төдийлөн олон нийтийн дунд бол амжилт болж чадаагүй. Тэгэхээр магадгүй одоо энэ удаагийн гаргаж байгаа шилнүүд түүнд одоо компанид нь илүү одоо олон нийтэд хүрэх одоо ийм гарцыг нээж өгж байгаа гэж ер нь бол үзэж байна. Энэ дээр нэмэт хэлэхэд 2026 онд ерөнхийдөө энэ одоо ухаалаг шилний зах зээл 3.2 орчим тэрбум $. Үнэлгээтэй одоо ийм хэмжээтэй зах зээл байж л дээ. Тэгэхээр 2033 он гэхэд энэ бол 14.5 тэрбумд хүрнэ гэдэг ийм сонирхолтой том мэдээлэл байна. Энэ нь юу гэж хэлж байгаа юм гэхээр хэрвээ дан ганц одоо юу гэдэг ухаалаг шил үйлдвэрлэдэг тэрэн зах зээл дээр зарагддаг компани байх юм бол жил болгон 24% өгөөж өгөх ийм одоо том бас өгөөж өгөх ийм салбар байна. Дэлхийн хамгийн хүчирхэг суперкомпьютер бол Америк нэгдсэн улсын Livermore-ийн үндэсний лабораторийн El Capitan гэдэг суперкомпьютер үүдэг байсан. За харин Lion Shine-ийн хувьд бол хурдаар 20 орчим хувиар илүү хурдан болсон байна. Гэхдээ гол анхаарал хандуулж байгаа зүйл нь хурдандаа биш. За яг одоогийн байдлаар энэ хамгийн хүчирхэг суперкомпьютер GPU-г хэрэглээгүй буюу график карт хэрэглээгүйгээр ийм онцгой юм. За Nvidia-гийн хамгийн сүүлийн үеийн хүчирхэг график картуудыг хэрэглэхгүйгээр дэлхийн хамгийн хүчирхэг суперкомпьютерийг бүтээж чадсан байна гэсэн. Энэ технологийн хувьд бол үнэхээр сонирхолтой. Яагаад вэ гэхээр ARM компани архитекторт суурлаад өөрсдийнхөө төв тооцоолон бодох систем буюу CPU-г бол бүтээж чадсан байна. За энэ хүү CPU-г бол бүтээхдээ одоо дотроо 14 сая тооцоол бүхий цөмтөө за мөн матриц болон векторын тооцооллыг хурцгах тийм тусгай схемийг бол CPU дотор суулгаж өгч чадсан нь хэмэл оюуны тооцооллуудыг хийхэд илүү өндөр өрөөгөөчтэй болсон байна гэдэг бол салбарын одоо шинжээчид бол дүгнж байгаа юм. Тэгэхээр суперкомпьютерийг бүтээхэд зөвхөн Nvidia болон AMD-гийн одоо график картууд бол хэрэггүй. Өөр ямар нэгэн аргаар ч гэсэн бүтээж болох юм байна гэдгийг бол хятадын эрдэмтэд бол дэлхийн нийтэд нотлоо харууллаа гэдгийг бол за олон улсын салбарын шинжилгээ ухааны эрдэмтэд бол дүгнэж байна. За яг одоогийн байдлаар бидний маш сайн мэдж байгаачлаа Америк нэгдсэн улсын засаг захиргааны зүгээс хамгийн хүчирхэг сүүлийн үеийн тооцоолон бодох системүүдээ бүгд найрамдахтад ард улс руу нийлүүлэхийг бол хориглочод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нийлүүлэлтээс зугтаж гарч чадсан суперкомпьютер зах зээл дээр мэдлээ гэдэг ийм сонирхолтой мэдээлэл. За харин дараагийн мэдээлэл бол Google компани Hollywood-ийн студиуд анх удаа хөрөнгө оруулж байгаа ийм шийдвэрийг гаргасан байна. Тэгэхээр яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ? Их сонирхолтой тийм. Ер нь бол A24 гэсэн студиутэй $75 сая стратегийн хөгжлөлт байгуулсан байгаа. Тэгээд энэ бол одоо Google компанийн хувьд түүхэнд анх удаа кино студийн хувьцааг эзэмшиж байгаа юм тохиолдол болж байгаа. За тэгээд хамтын ажиллагааны хүрээнд бол Google-ийн DeepMind лаборатори болон A24 студид хамтран кино бүтээх, за одоо storyboard гаргах, за мөн кино одоо түгээлтэд зориулсан AI хэрэгслүүдийг хамтдаа хөгжүүлнэ буюу кино урлаг болон хиймэл оюуны хамтын ажиллагааны нэг сонирхолтой жишээ болж энэ хүү стратегийн хөгжлөл гарч ирж байна. За тэгээд төслийн гол зорилго нь бол уран бүтээлчдийн
одоо булааж авах биш. За харин тэдний бүтээх сэтгэлийг дэмжих, ухаалаг ажлын урсгалыг анханаас нь хамт бүтээлцэх юм явдал бол одоо анхаарлаа хандуулах ийм зорилготой. Тэгээ A24 студийн тухай цус дуртахад сүүл гарсан Backrooms гэдэг киноны бүтээгч за мөн түрүү онд санагдаж байна. Эсвэл энэ оны хэрэлөө Marty Supreme гэдэг Timothée Chalamet-ийн тоглосон гол дүрийг бүтээсэн тэнцвчний ийм киног бас бүтээсэн ийм газар байгаа. Тэгээд Холливуудын зүгээс бол яг хиймэл оюуныг яг үнэндээ хүчтэй эсэргүүцэж байгаа юм бүтээлч ажлуудад одоо тушаа болж ийм хэрэггүй гэж үзэж байгаа боловч энэ бол яалтчгүй технологи болон урлагийн одоо зах зээл хоёрын хоорондох одоо бас гайхалтай одоо хоршил болж магадгүй гэсэн ийм хүлээлттэй байна. Тэгэхээр яалтчгүй хиймэл оюун бүх салбарт бол өөрөө өгөөжөө өгөх нь бол цаг хугацааны асуудал эдийн засгийн нэг хөдөлгөгч хүч болж байгаа гэдгийг бол маш олон шинжээчид бол хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ удаагийн бидний бэлтгэсэн мэдээлэл хүүгээр өндөрлөж байна үзэгчтэй Тэнгэр телевизийн ажлынхын хөтөлбөр 5 гарагийн дугаараа үзүүллээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.